За баярлалаа. За усны агентлаг байгуулъя гэж байна. Маш зөв санал орж иж байна. Сүүлийн хэдэн жил бидний хаягдсан одоо устай холбоотой усны агентлагуудад татан буулгаад усаа үндсэндээ бол хаягдсан энэ салбар дээр буцаж орж иж байгаад бол маш сайн байна. Зөв байна. За юуны үед бид нэр энэ агентлаг байгуулахдаа агентлагийн гол үйл ажиллагааг бол чиглүүлэх ёстой. Юу бол чиглэх ёстой гэдэг зүйлээ бүр тодорхой болгоод явах ёстой. Тэгэхээр үндсэндээ одоо усны нөөц биднэрт хэр байгаа вэ гэдэг дээр нэг хэдэн тоо хийлээч. Сүүлийн 10-аас 20 жилийн хугацаанд энэ цөлжилттэй холбоотойгоор, энэ хуурайшилтай холбоотойгоор хэдэн одоо гол ус ширгсэн, хэдэн цөөрөм ширгсэн, хэдэн одоо метр куб гэдэг юм уу ямар хэмжээ өртгөн байдгийг хэмжээний одоо ийм ус одоо усны их үүсрүүд бол алга болсон гэсэн ийм тоо бол байх ёстой та нарт. Тэгээ энэ дээр үндэслэл та нарын тооцоо бол гарах ёстой. Энийг сэргээх энэ хэмжээний одоо усны нөөцийг бий болгодог махад одоо байгаа усны нөөцөө бол барих, нэмэгдүүлэх одоо ямар бодлого байх ёстой. Нэг ийм зүйлүүд байх ёстой. Энэ тал дээр гаргаж хэлээч. Хоёрдугаарт болсон хүчний асуудал ер нь яг ямар шүү хэмжээнд явж байгаа вэ? Яаман дээр ч нь одоо мэдээж усны газар эдэргээ тэр сая 4 мегмар эдэргээ байж байгаа шүү. Бас хэрэндээ ажиллаад байгаа өөр хэсэд. Жохом одоо энэ болсон хүч нь хэр вэ? Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ орон нутагт аймгийн засаг захиргаатаа яг хэрхэн яаж уялдах юм? Эн чинь маш чухал. Босоо тогтолцоотой байх юм уу? Аймаг дээр ямар бүтц бий болгох юм? Босоо тогтолцоогоор байх юм уу? Аймгийн одоо удирдлага дунд нь дотор нь байлгах юм уу? Тэднэрт хариуцлагыг яаж өрүүлэх юм? Тэгэхгүй дээрээс хэрвээ энэ тогтолцооны асуудлыг зөв шийдэхгүй бол дээрээс нэг баахан бичиг цаас үлдээд байдаг тэр нь доошоо очоод амьдрал дээр бол нийцдэг. Тэнд одоо хөдөлдөг. Тэнд одоо яг үнэн голоосоо бол ажиллах ажилч нь бол одоо нэг гараар нэг санаа сэтгэлээр явдгүй нэг ийм юм тулгардаг. Тэгэхээр энэ бүтцийн асуудал дээр ямар шүү байдал дээр харж байгаа юм бэ гэж. Гуравдугаар хяналтын асуудал. Мэргэжлийн хяналт дээр асуудлууд байх юм уу? Тэр байцаагч юмнууд чинь нэлээд бий болох хэрэгтэй. Хорон тооны асуудлуудыг хэрэг одоо нэмэгдүүлэх юм. Орон нутагт энэ одоо усны байцаагчид гэсэн хүмүүс чинь ямар шүү байдлаар ажиллах юм. Энэ хяналт бол маш чухал байгаа шүү дээ. Хяналт. Байцаагч нарын ажил, байцаагч нараас тавих хяналт, шахалт тэр одоо торгуул илүүдтэй юмнууд чинь байж тэнд бол одоо дүрм журм чинь хэрэгч байхгүй. Тэгэхээр энэ хэр хэмжээнд явагдах юм бэ гэж. За тэгээд эцэст нь энэ гадаргын усыг хамгаалах, нуур цөөрөн бий болох асуудал дээр нь хэрэг одоо бодлого явах вэ цаашдаа. Одоо энэ бороо хороо тогтоох, цөөрөн бий болгох, за үерийн усыг тогтоох ийм одоо гол асуудал чинь бас энэ дээр бол нэгэн байх хэвээр. За тэгээд цаана бол мэдээж ундны ус шүү дээ юу гэдэг хэрэглээний ус ямар хэмжээд байх юм. За цаашаага уул уурхайн уснууд чинь ямар хэмжээд байх юм. Гэт ингээд нарийн юмнууд бол зөндөө байгаа л да. Тэгэхээр бодлогын газрын устай холбоотой асуудал дээр нэг бодлого нь ямар шиг явах юм бэ гэдэг дээр хэлж өгөөч. Баярлалаа. За Цэрэн Буцаад хариулъя. За Батэрдэн шинэ асуултанд хариулъя. Нийт 2018 оны байдлаарх байгаль орчны төлөв байдлын тайлан гарсан. Энэ тайлан дээр нийтдээ 48 гол мөрөн ширгэж одоо 72 гол мөрөн одоо сэргсэн гэж үзүүлэлт байгаа одоо нийт. За мөн булаг шанд бол 324 булаг шанд одоо ширгээд бас 312 булаг шанд одоо сэргсэн гэсэн үзүүлэлт бидэнд байна. За нуур одоо тойром дээр болохоор 155 нуур тойром ширгсэн бол бас 130 нь бас сэргсэн гэсэн сүүлийн 2 жилийн одоо хурд тундастай байгаа байдлаас олж ийм бас ийм өөрчлөлтүүд бүс нутаг дээр харилцан адилхан гарсан байгаа гэдэг. За сав газрын захиргаад маань шууд удирдлагатай байгаа. Агентлагийн хувьд одоо яг агентлаг байгуулагдаад сав газрын захиргаад маань яг агентлагийнхаа доор ажиллаад явнаа гэдэг. За бид нар өнгөрсөн жил засгийн газрын дээр ус бохирдуулалтын төлбөрийн тухай мөн засгийн газрын ус ашигладаг хурдлаар тогтоол орж батлагдсан байгаа. Өмнө нь ус ашиглагч маань тухайн жилдээ ашиглах усанд гэрээнээсээ давсан ус хэрэглэх юм бол төлбөр нэмэгддэггүй байсан бол одоо бид нар 2 дахин нэмэгддэг байдлаар үнийг одоо оруулж ирсэн байгаа. Энэ юу вэ гэхээр томоохон уул уурхай одоо компаниуд маань ерөнхий байдлаар нэг жижиг бага үнийн дүнтэй ч юм уу дундаж үнийн дүнтэй гэрээ хийчээд давж ашиглахаар яг ижлэх мөнгө төлөх юм чинь ямар ч хариуцлага санкцгүй байгаад байдгүйсэн бид бол
хариуцлагажуулж алгажуулж байгаа. Тэгэхээр тухайн ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж бол бодиттой төлөвлөөд нөөцөө зохистой ашигладаг хэмжээр оруулахар ийм хязгаарлалтууд хийсэн байгаа. За хяналтын хувьд бол тухайлсан мэрэгжлийн хяналтын байгууллага бол манай сав газрынхан маань бас хяналтаа тавиад алдаа дутагдлыг засаад явж байгаа. Дээр нь байгаль орчин аялал жуулчлалын яамнаас байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ одоо тайлан наривчлсан ба ерөнхий үнэлгээ баталдаг. Энэ үнэлгээн дээр одоо сүүлийн үед тавигдж байгаа шаардлага бол усаа дахин ашигладаг бай. Хөв цөөрөм хаягдлын сангаа стандартын дагуу байлгадаг гэдэг шаардлага тавиад тэрнийхэн дагуу батлагдахаар мэрэгжлийн хяналтын байгууллагууд одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд батлагдсан зүйл заалтаа зөрчсөн эсэх асуудлаар нь ингээд дүгнэлт гаргаад явдаг учраас бас жоохон чангарч байгаа гэдэг. За гадаргын усан дээр бол бидэн дээр байсан одоо алдаа гэж үзэж байгаа бол бид төсөл болгон тус тусдаа дүн тавьдаг. Гэтэл ямар нэг байдлаас тэр төсөл явах боломжгүй болохоор төсөв цуусан мөнгөний өөр юм руу шилжүүлэх бололцоо байдгүй учраас бид нар нийт гадаргын ус ашиглах гэдэг байгаа түрүү хэлсэн 9 голын 29 байршил дээр хийгдэх боломжтой төслүүдэд ерөнхийд нь нэгтгээд хөхмөр гэж төсөл болгоо явж байгаа. Тэгээд аль төсөл нь акцтай явж гин аль төсөл дээр нь санхүүжилт нь орж ирж явахаараа тэрийг нь хамруулад явчих. За дээр нь энэ гадаргын ус ашиглах дээр бол хоёр ойлголт байгаа. Нэгдүгээрт бол тэр голын сав газрын ард иргэдүүд бол энэ голыг сувг татаал уул уурхаар авчиж өгчих гээд байна гэж бодоод байгаа. Нэгдүгээр эсрүүцэл. За хоёрдугаарт нь шууд одоо бид нар сувг татаал өнөөдрийн байдлаа шууд салаалж авахгүй. Экологийн урсцад тохируулах их хэмжээ хязгаар гэж байна. Бидний хэлээд байгаа ашиглах гээд байгаа Монгол улсын одоо бий болох гэж яригдж байгаа томоохон 5 уурхаан төслөө нэмэхэд бол бидний уул уурхаан бүс нутагт хэрэглэгдэх ус маань ердөөл хилээр гарч байгаа усны маань 5%-аас хэтрэхгүй. Бид энэ усыг ер нь 3-4 жил ашиглана. Тэгэд хөв цөөрмөө дүүргэж аваад экологийн урсцын тохирох хийчихэд бусд нь бид буцаагаад тэр хил давуулаад гаргахаас өөр арга байхгүй байна. Тэгэхээр бид нар бас зүйтэй олон жилийн ажил, суурь судалгааны ажил учраас нэг ялангуяа тухайн одоо томоохон энэ гадаргын ус ашиглах төсөл хэрэгжих гэж байгаа аймаг орон нутгийн ард иргэд бас зүйтэй ойлголттой байхгүй юм бол бас эсэргүүцэл гарангууд гадны мэрэгжилтэн гадны хамтарч байгаа байгууллагууд маань цаг алдлаа энэ төслийг бид оролцохгүй гэх мэт ийм асуудал бас өмнө гарч ирсэн юм байлээ. Энэ алдааг давтахгүй явъя. За баярлалаа.